За баярлалаа. Би бас үүдэн зууж байгаад нэр өмнөх гишүүд маань танхимд байгаа гэж хурдтай явцсан юм байна. Бас боломж олгож баярлалаа. За нэр дэвшигчээс нэг цөөн хэдэн асуулт асууя. Зарчмын хувьд бол наран цогт нэр дэвшигчийг бол дэмжиж байна. За нэгдүгээрт энэ Монгол банкны бүтцийн асуудал. Сая хурлын дарагч гэсэн хэлээд байна. 700 гарлаа. За бараг ингээд сонсгол хийж явах ч гэсэн тийм томилгоонууд явж байна. Магадгүй тэр томилгоо нь үнэхээр зайлшгүй байсан бол одоо хамаа ажив. Тэгэхээр одоо өнөө маргаашгүй ажиллаа өгч байгаа хүн тийм томилгоо хийгээ сууж ийн гэдэг бол одоо маш том ёс зүгэл асуудал л да. Тэгэхээр энэ бүтцийн үед та бас одоо өнөөдрийн Монгол банкны бүтцийг юу гэж харж байгаа вэ? Энэ бүтцийн одоо яг одоо ийм тийм ажиллах ёстой гэхээс илүүтэй орон тооны тэр дээд хязгаарыг баталж өгдгүүгээс болоод хүссэн оронтойгоо нэмээ явчихна. Тэгээ яг энэ тайлбаруудыг жишээ нь мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх чиглэлд бас Монгол банк үүрэг хүлээж байгаа учраас энэ төрөйг яриад байгаа. Гэтэл яг энэ чиглэлд бол хамгийн их үүрэг хүлээсэн санхүүгийн зохицуулахаар байхгүй. Гэтэл одоо ингээд бас ажиллах гад үзээд болоод байдаг. Монгол банк маань одоо ямар үндслээр ингээд 700 өрчөө өгдөг дээр та бас юун дөрөнд очиод нэг дүгнэлт хийгээч. Би энэ төрийн аудитын сэдв дээр энэ Монгол банкны хүний нөөцийн асуудал дээр аудит хийлгий гэсэн чинь за Монгол банкны хараат тус байдалтай холбоотойгоор бас болохгүй байгаа гэд ерөөсөө Монголд биш үү хараат тус байдлын ард ганц дураараа дургиж байгаа газар бол Монгол банк болсон. Орон тооны дээд хязгаараа батлуулдаггүй, төсвөө батлуулдаггүй, төсөв орон тоон дээр аудит хийлэгдэггүй. Уг нь ямар ч төрийн институт бол ядаж орон тооны дээд хязгаараа батлуулж байгаа. Тэгэхээр энэ уг асуудал дээр та ер нь зарчмын ямар байр суурь арах вэ? Ер нь төсвийг ч гэсэн бас тодорхой улсын хурлд ядаж танилцуулдаг баймаар байгаа шүү, баталчаад. Ийм дураараа бас одоо Монгол банк явж болохгүй байгаа юм. Энийг нэг анхаараач. Тэгээ манай хяналтын зөвлөлийн гишүүч гэсэн мэдээлэлд бас их хүрч чаддгүй юм шиг байна. Тэгэл тэр идэг маань нэг ойр зурхан байдлаар аргалаад ингэ явцдаг. Тэгэхээр улсын хурл нөгөө бүрэн мэдээлэлтэй танилцахгүй байгаа ч шийдвэрөө гаргаж чадахгүй байна. Энэ дээр та нэг байр суурь хэлж. Хоёрдугаарт энэ арилжааны банкнуудыг хувьцаа эзэмшигчид 5-аас дээш хувийг авч болохгүй ч гэдэм үү ингээ нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийг хязгаарлах байдалтайгаар явсан. Энэ хуулийн одоо асуудал дээр та юу гэж боддог вэ? Хуулийн зохицуултыг ер нь эргэж харах бодлого байгаа юу? Эн чинь өөрөө эргээд бусад 95% нь хин эзэмших нь ойлгомжгүй юм дээр ингэж хүн ер нь өөрийнхөө мөнгийг оруулах болов. Хяналтын багцыг ядаж орж ирэх хэмжээнд ч гэдэм үү эсвэл итгэвтэй одоо байдлаар хувьцаа эзэмшигчдийн эрхээ хэрэгжүүлэх төр болцоо бүрдээгүй байж хад яаж энэ 5% авчиад явж болох болоо. Тэгээ хэдүүлээ бас нэг банкны салбарын шулжийн энтер гэдэг мессежийг хаясаар байгаа сүултээ ингээд нэг юм банкны энэ IPO-ийн хууль ч гэсэн хэрэгжихгүй талтай байна. Энэ дээр та нэг байр суурь хэлээч. За гадаадын банкыг оруулж ирэх тал дээр бас ямар байр суурьтай ажиллах вэ? Та бас одоо хэлээч. Ер нь зүгээр нээлттэй гэдэг байгаа боловч бас бодлогын өрөөнд тэг садан байна. За улсын хурлын гишүүн Хассуурын ган үеийн урилгаар Боёнгол дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний хилцээ албан агчдын хүүхдүүд улсын хурлын үйл ажиллагаа төрийн ордондоо танилцж байна. За сурагчд өнөртөө хүүхдүүдтэй эрүүл энх аз жаргал сайн сайхныг хүсэж байна. Сурлын амжилт хүсье. Нэр дэвшигч Санжаагийн наран цогт хариулна. За сайн зураг гишүүний асуултанд хариулъя. За энэ бүтцийн хувьд би одоо нөгөө томилогдож очиагүй учраас яг хэдэн хүн ямар бүтцтэй ажиллаж байгаа гэдэг нарийн мэдээлэл алга байна. Тэр учраас таны хэлж байгаа саналыг бол бүрэн дүрэн хүлээж авч байна. Ер нь хэрвээ одоо энэ 700 гаруй хүн байгаа бол өцгтөр бас нэг 60 гаруй хүн томилогдсон гэдэг ийм яриа байна. Энэ бол ингээд 5-аас 6 яам гэсэн үг. Өөрөөр хэлбэл засгийн газрын тал гэсэн үг. Тэгэхээр энэ хэмжээний ажил бас хийж байгаа юу гэдэг. Би зөвхөн Монгол банкнд Монгол улсын шилдэг банкны мэрэгчлэтнүүд, салбарын мэрэгчлэтнүүд бас ажиллаж байгаад бол ихтгэлтэй байгаа. Тэр дээр бид нар бас хамтарч ажилладаг байсан. Одоо бас яг энэ ямар хуу төвшөнд очисон бэ гэдэг дээр нэлээд нухацтай хандна. Би мөрийн хөтөлбөртөөч тусгасан. Энэ бол төрийн төв институт, улсын их хурлын харьяа төрийн төв институт ихтгэл даахуйц төрийн одоо манлайлал үзүүлдэг ийм байгууллага болох ёстой. Энэ бол одоо төрийн чим шиг, хувийн юм шиг ийм хабрид маягийн ийм байдал руу бол орж болохгүй. Төрийн хэмнэлтийн хуулийг барих ёстой. Мэдээж би энэ алдагдал үүсэж байгаа нь төрийн мөнгөний бодлого, өмнөх бодлогуудынхаа алдааг буцаа засаад ингээд их хэмжээний алдагдалд ороод явж байгаа асуудлыг бол ойлгож байгаа. Тэгэхдээ
энэ тухайн байгууллагын өөрийн үр ашиг, үйл ажиллагаа бол үлгэр жишээ болох ёстой, төрийн албаны ёс зүйд нийцэж ажиллах ёстой гэж ингэж бодож байна. За эхний асуудал дээр бол би юу юм бодлоо. Хоёрдугаар асуудал бол IPO-гийн хэрэгжилт удаан байгаа нь бас цаана яг ямар шалтгаантай вэ гэдэг дээр би бас дахиад нарийн мэдээлэл ажил томилогдвол одоо энэ дээр нэлээд нухацтай хандна. Таны бас бодож байгаа бас үнэн бид нар ингээд хөрөнгөний зах зээлээ хөгжиж чадахгүй нэлээд яваад байна шүү дээ. Энэ маань ингээд нөгөө компанийнхаа засаглал энэ хувьцааны цаад талын агуулга энэ төр дээр бас давхар нарийн бодож авахгүй бол хяналтын багц одоо дотоод бол нэлээд ингээд яатсан би зүгээр нэг тийм судалгаа маягийн юм уншсан юу гэхээр одоо ингээд дахиад нэмж банкуд хувьцаа гаргахаар манай дотоодын хөрөнгөний зах зээл дээр бол одоо орон зай багтаа гэд. За тэгээ гадаад хөрөнгө оруулалт орж ирээ гэвэл гадна сайн энийг оруулж ирэх ёстой. Гэтэ 34% хяналтын багцыг авч чадахгүйгээр одоо хэмжээний мөнгө манай улс руу оруулах уугүй юу гэдэг асуудал бас эргэлзээтэй. Одоогор санал ирсэн хэсгийг бол би сайн мэдэхгүй. Энийг ажил томилогдвол очиж энэ банкныхантай ч гэсэн нэлээд тулж ажиллах ёстой гэсэн юм бодолтой байна. За гадны банкны хувьд бол би гадны банк орж ирэхийг дэмждэг үзэл бодолтой. Тэгэхдээ ашигын төлөө 3 дахь орны хувийн банкыг бол бид нар баг урьж оруулах хэрэгтэй. Ингэжээж бид нар гадны хямд их үүсвэр, гадаадын шоконд хариу үзүүлэх, шин технологи, менежмент энэ бүх гадаадын хөрөнгө оруулалтын сайн талууд дагалдаж орж ирдэг. Зүгээр харин бид нар стратегийн юм уу эсвэл одоо төрийн өмчит банкын хувьд бол мэдээж энэ улсын эдийн засаг аюулгүй байдлын талаас ч тэр бид нар нэлээ бодолцож үзэх ёстой асуудал гэж ингэж бодож байна. Сайн зөрөг гишүүн тодруулна. За тэгээ нэр дэвшигчэд бас яг ярьж байгаа энэ ажлаа та бас томилогдсон тохиолдолд бас хэрэгжүүлж ажиллахыг хүсэж байна. Тэгээ ерөн зүгээр сүүлийн үед ингээ арилжааны банкуудыг харахаар хэрэглээний зээл дээр их төвлөрчихсөн. За хэрэглээний зээл асуудал нь улсын хурлын танхимд хүртэл улс төр болж байна. Яг үндэ хэлэхэд ахмадуудын тэтгэвэр хангалттай хэмжээнд олгогддог болох ёстой болохоос биш нэг зээл авах асуудлыг бид яриа сууж байгаа нь амар эмгэлтэй байгаа байхгүй. Тэгээ ерөн зүгээр энэ хэрэглээний зээлийг дэмжих гэхээс илүүтэйгээр энэ бизнесийн зээлийг хямд их үүсвэртэй бизнесийн зээлийг олох бодлогын өөрчлөлтүүд дээр та бас жоохон манлайлж ажилласаа гэж одоо хүсэж байна. Тэгээ өнөөдрийн явж байгаа энэ төсвийн бодлого, мөнгөний бодлого дээр та бас ерөн ямар зарчмын байр суурьтай вэ? Өнөөдрийн яг энэ явж байгаа зарчим хуулийн зохицуулалтаар яваад байж болохоор байна уу? Та аль алид нь одоо сангийн яамд ажиллаж ирсэн, одоо ингээ Монгол банк дээр очих гэж байна. Тэгэхээр энэ дээр бас өөрчлөлтүүд одоо шаардлага бол байгаа юу гэж бодож байгаа вэ? Тэгэхээр та бас энэ дээр товчхон хариулаач. Нэр дэвшигч хариулна. За сайн зураг гишүүний асуултанд тодруулж хариулъя. За таны яг хэлж байгаа энэ зээлийн бүтц бол макро тэнцвэртэй зохицуулалтын хүрээнд хийгдэх ёстой ажил. Энэ дээр одоо яаралтай бас бид нар анхаарал тавьж хийх ёстой. Өөрөөр хэлбэл бодлогын өндөр удаа явснаас болж энэ үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд бол нэлээд хүнд байдалд орсон байгаа гэдэгтээ би санал нэг байна. Тэгэхээр энэ дээр бол бид нар анхаарал тавьж ажилланаа. За хоёрдугаар асуудал бол төсөв мөнгөний бодлогын уялдаа. Ер нь уялдаагүй яваад хоёр талдаа мөчлөг дагж ирснээр л өнөөдрийн хөөс бий болсон. Тэгэхээр энэ дээр одоо зайлшгүй энийг төсөв мөнгөний бодлого хамт хэрэгжихгүй бол үр дүн их багтаа болно. Тэгэхээр эрх зүйн хувьд заавал механизм бас сайжрах ёстой. Ер нь бол би энэ ажил томилогдвол их хурд мөнгөний бодлого яагаад чухал юм гэдэг талаар ер нь нэлээд бас ойлголт юмыг өгнө гэсэн юм бодолтой байгаа. Энийг их нухацтай хэлцдэг болоод яг төсөв дээр бол нэг ийм зохицуулалт нэмэгдсэн шүү дээ. Энэ тэмүүл Таваагийн Цогтбаатар гишүүн.